За үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Мөнгөний лож нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. За энэ удаад бид төрийн өмч, төмний өмч хэмээх сэдвээр ярилцах болно. За үүнээс өмнө та бүгдтэй үзэгчд маань, та бүхэн маань шинжээч надаас зөвлөгөө авахыг хүсвэл дэлгэсэн дээр харагдаж байгаа утсаар холбогдож болно. За мөн имэйл рүү бас цахим шуудан илгээж болно шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд төрийн өмч, төмний өмч хэмээх сэдвээ бүгдээр эхэлцгээе. За төрийн өмчийг хувьчлах ёстой гэдэг дээр бол хинч марахгүй байдаг. Харин ягаад хувьчлахгүй байгаа юм бэ гэсэн асуудал дээр бол маш олон төрлийн эргэлзээнүүд байгаа юм аа. За тэгвэл шинээр байгуулагдсан засгийн газрын хувьд 2026-аас 28 онд нийтдээ 18 төрийн өмчийг бол одоо хувьчилна гэдэг шийдвэрээ бол гаргалаа. За Зандны шатар ерхий сайдын хувьд бол ер нь анх ажил авснаасаа хойш л төрийг одоо цомхон болгоно, бүтээмжтэй болгоно, үр ашиггүй зарлыг багасгах гэдэг амлалтыг бол өгсөн. За энэ ч гэсэн бас нөгөө талаасаа гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн бас энэ шаардлагыг бол тулгасан юм аа. За тэгэхээр он гараад ерөөхдөө энэ амлалтын нэгийнхэн хэсэг мөн том чухал хэсэг хэрэгжиж эхлэх нэ гэдэг одоо хүлээлт бол эдийн засгт үүсэж байна. За тэгэхээр төрийн өмчт 18 компани үйлдвэрийн газруудаас 10-аас 66%-ийг бол хувьчилнаа. За мөн нэмээд төрийн өмчт 6 компаниг бол 100% хувьчилнаа гэдэг ийм одоо мэдээллийг бол Монгол Улсын засгийн газраас саяхан өгөөд байгаа юм аа. За тэгэхээр өмнөх цаг хугацаанд бол Монгол Улсын засгийн газар их хурлаас нийт одоо 5-6 төрийн өмчийг хувьчлах чиглэл бол гарсан байдаг. За харамсалтай нь бол энэ ажил бол бүрэн гүйцэд хийгдээгүй өнөөдөр хүртэл явсан. За засгийн газар болгоно нэг жагсаалт баталдаг. За тэр нь ч гэсэн амьдрал дээр хэрэгжих нь бол том марахан байсан юм аа. За тэгвэл энэ удаад бол бас гадаад дотоод нөхцөл байдал эдийн засгийн нийгмийн орчин энэ бүгд өөрөө нөхцөл байдал, төлөв байдал өөрөө энэ зүйлийг шахаж байгаа учраас хэрэгжчих юм болов уу гэсэн итгэл найдвар бол бидний хувьд бас байна. За тэгэхээр яагаад бид энэ төрийн өмчийн хувьчлалыг хийх ёстой юм бэ гэдэгт бол та бүгд хариултыг бол мэдж байгаа. Ил тод нээлттэй засаглалаар дамжуулаад энэ хяналтыг тогтооё. Авилга хэл хахуулыг бууруулъя. Бүтээмжийг нэмэгдүүлъя. Орлогыг өсгөе, ашигыг өсгөё гэдэг. Ерөөсөө ийм зорилготой. Энэ бүхний эцэст эдийн засгийг тэлъя, томруулъя гэдэг ийм л одоо зорилготой. Гагцгүй үүнийг хэрэгжүүлэхэд бол дандаа нээлттэй хувьцат компани хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой. Ягаад гэвэл энэ зах зээл өөрөө бүх зүйлийг нээж өгдөг, бүх зүйлийг ил тод болгож өгдөг. Учираас хаалттай хөшигний цаана 8 хийх боломж маш бага байдаг юм аа. За өнгөрсөн хугацаанд тэгвэл бас бид төрийн өмчөө хувьчилсан уу гэвэл бол бас тодорхой ажлуудыг хийсэн байна. За энэ дотор Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Шивээ ов, Багнуур гэх зэрэг компаниуд бол одоо хөрөнгийн биржээр хувьцаанд арилжаалагдаж байгаа. За эдгээр компаниудын хувьцааг бол нэмж арилжаална гэдэг одоо шийдэлтэйгээр засгийн газар ажиллаж байна. За үүний дараа бол нийгэмд эдийн засагт маш том хүлээлт үүсгэж байгаа. Тэр одоо хувьцат компаниуд бол Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт үйлдвэр байгаа юм аа. За тэгэхээр энэ бол нөгөө баялагтай одоо эзэн байх боломжийг олгож байгаа одоо шийдэл гэдгийг хэлэх нь бол зүйтэй. Тэгэхээр байгалийн баялаг бол арт түмний мэдэлд байх хэрэгтэй. Байгалийн баялагын одоо үр шимийн дийлэнхийг бол арт түмэн хүртэх ёстой гэдэг энэ логик, энэ агуулга бол тодорхой одоо эрх зүйн хүрээнд бол баталгаажсан байна. Тэгэхээр энийг хийх, энийг бодит амьдралд хэрэгжүүлэх хамгийн гол механизм болвол эдгээр компаниудыгаа энэ том ордуудыгаа ашигт малтмал энэ баялагуудаа бид нээлттэй хэлбэрт шилжүүлж хувьцааг нь ард иргэд чөлөөтэй худалдаж авч хөрөнгө оруулалт хийх боломжтой байх. За мөн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх боломжтой байх. Мөн хамгийн бас чухал нэг зорилт бол юу гэхээр энэ том баялаг, энэ газрын баялагаараа дамжуулж бид гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээл рүү татах хөшүүрэг болох хэрэгтэй юм аа. Тэгэхээр Монгол улсад одоо гадныхан хөрөнгө оруулалт хийя гэдэг ингээд сонирхдаг. За хамгийн их одоо сонирхлыг нь татдаг салбар бол яхааргүй одоо уулуурхай. Тэр дундаа зис, алт, нүүрс гэдэг одоо бидний энэ асуудал нэг талаасаа дагуулад байгаа
энэ ашигт малтмалууд байна. Нөгөө талдаа зөв менежмент, ил тод, нээлттэй байдлаар ашиглаж чадах юм бол Монгол улсын хөгжлийг хурцсгаж чадах энэ ашигт малтмалууд, энэ байгалийнхаа баялагийг бид нар нээлттэй хэлбэрээр ил тод болгож нээлттэй хэлбэрээр хувьцааг нь арилжуулж бүх төрлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийх боломжийг нь эрх тэгш олгох шаардлагатай байна. Ингэж чадах юм бол бид төрийн өмчийг түмэн олондоо хүртээж иргэд маань байгалийн баялгаас өгөөж хүртэх шууд боломж нэгдэн, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх шууд зам нэгдэн. Үүний хэрээр бид эдийн засгаа илүү бүтээмжтэй болгож чадах юм. За мэдээж хэрэг үүний араас бол MIAT яригдж байна. За Эрдэнэс Critical Minerals гэдэг бас компани яригдж байна. За энэ бол одоо чухал ашигт малтмалын дээр суурилсан компани байгаа. Өнгөрсөн дугаараараа бид нар газрын ховор чухал ашигт малтмалын тухай бас зочин үйлчилж ярилцсан байгаа. Тэгэхээр энэ одоо салбарын компани ингээд орж ирж байна. Үндэсний давхар даатгал орж ирж байна. За гэх мэтлэн ингээд нийтдээ 18 компаниг бол одоо хувьчилнаа. Хувьцаагийн бирж дээр гарганаа. Нээлттэй арилжаалнаа гэдэг ийм шийдвэрийг бол ингээд гаргачлаа. За тэгэхээр миний хувьд бол энэ төрийн өмч, төмний өмч гэдэг энэ нэршлиг бол өгөх дуртай. Яагаад гэвэл энэ төрийн бүх өмчит, энэ төрийн өмчит компаниуд бол төсвөөр санхүүждэг. Тэ? За төсвөөс санхүүжиж байгаа ийм асуудал байгаа учраас за энэ дээр тэр төсвийн мөнгө хэний өмч юм бэ гэвэл энэ бол төмний өмч юм аа. Иргэн таны татварын мөнгө юм аа. Иргэн таны одоо ажиллаж байгаа компани чинь тэ орлогын ашигаас төлж байгаа тэр татвараас бүрдэж байгаа юм аа. Аж ахуйн нэгжүүдийн мөнгө юм аа. Тэгэхээр зүрийн өмчийг хөвчилж байгаа бол эргээд яг эцсийн эзэн болох тэр төмөн олонд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бол нээжих ёстой гэж үзэж байна. За мэдээж хэрэг бодит амьдрал дээр бол одоо хүн болгон тэ хувьцааг нь авч хөрөнгө оруулалт хийх бол боломжгүй. Тийм ч учраас нөгөө талд нь ашигтай байж болно гэж харж байгаа хөрөнгө оруулагчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж хөрөнгө оруулалтаа одоо хийдэг ийм л зарчимтай байгаа юм аа. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол гол өнцөг бол юу гэхээр өнгөрсөн хугацаанд энэ төрийн өмчийн компаниудын хувьчлал бол явсан. Тэгэхээр энэ хувьчлалын үр дүн одоо ямар байгаа юм бэ гэдгийг бол нөхцөл байдлын анализхийн за мөн зочны хэсэгтэр одоо төлөв байдлыг тухай бас ярилцсана. Тэгэхээр энэ удаагийн зочноор бол Монгол шуудан төрийн өмчит хувьцат компани гүйцэтгэх захирал Тэлмэн оролцох юм аа. За тэгэхээр түрүү хэлсэн Монголын өрөнгийн бирж, за төрийн банк гэх зэрэг энэ компаниуд бол өмнө аль хэзээний хөвчлөгдсөн байгаа. За үүнтэй зэрэгцээд одоо Монгол шуудан гэдэг бас компани хувьцаагаа 10 жилийн өмнө бол гаргасан. За харин төрийн банк, Монголын хөрөнгийн бирж бол ерөөсөө одоо 3-4 жилийн өмнө хувьцаа гаргасан байж байгаа. За тэгвэл төрийн банкн дээр яг одоо ингээд төлөөлөл өдрөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүгдээр аваад үзье. За ингээд харахаар бол төлөөлөл өдрөх зөвлөлийн дарга бол сангийн яамны хүн байж байна. За мөн дараагийн гишүүд бол ингээд сангийн яамны одоо мэрэгчлэтнүүд дарга нар байж байна. За засгийн газрын засгийн газрын агентлагаас бас байна. За тэгээд хараат бус гишүүд гэдэг. За хараат бус гишүүд дотроос одоо яг миний хувьд таньдаг, одоо сайн таньж байгаа, яг үнэхээр хараат бус байж одоо чадна гэж бодож байгаа хүн байна. Оюун цэцэрлэл. За оюун цэцэрлэл багш бол санхүү эдийн засгийн их сургуульд одоо багшилж ийсэн. Одоо ч бас багшилж байгаа бах. Тэгэхээр за бусад хүмүүсийг бол сайн мэдэхгүй байна. За ингэхээр бол ингээд тузыг хараад үзэхээр одоо сангийн яам тий хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч нар бол байж байна. За тэгээ олон нийтэд бол 571% нь байдаг. 11,547 хөрөнгө оруулагч бол байна. За тэгвэл дараачийн одоо хувьчлагдсан төрийн өмч компани дотор Монголын хөрөнгийн бирж орж байна. За хөрөнгийн биржийн жишээ нь тузын дарга нь бол Мобисийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга гэдэг ийм алтан тушаалтай хүн байна. За дараачих нь бол хувийн хвшлийн компанийх байна. За засгийн газрын хэрэгжүүлэгч хэрэглэх газраас байна. Уул уурхай яамнаас байна. Сангийн яамнаас бас байна. За ингээд бас хувийн одоо хвшлээс хараат бус гишүүд бас орсон байна.
хувийн хвшил одоо хувь мэрэгчлэтнүүд гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр сангийн яам бол Монголын хөрөнгийн биржийн 66%-ийг эзэмшдэг. За олон нийтэд бол 34% нь байдаг. 10,320 одоо жижиг хувьцаа эзэмшигчтэй ийм байна. За эндээс ингээ харах юм бол энэ засаглал яг яаж өрнөд байна вэ, хэрэгжээд байна вэ гэдэг нэг ийм дүр зураг бол харагдана. За юу вэ гэхээр 5% нь бол одоо хувьчилсан тийм олон нийтэд арилжаасан төрийн банкны за тузын дарга бол яг одоо төрийг төлөөлж байгаа хүн болвол томилогдсон байна. За тэгвэл 34%-ийг нь олон нийтэд арилжаалсан Монголын хөрөнгийн биржийн тузын даргаар бол одоо Монгол улсын багшийн сургуулийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга гэдэг албан тушаалтай одоо хүн болвол тузын дарга байх жишээ нь. За ингээд яг бусад гишүүдийн хувьд бол угаасаа энэ компанийн хуулиараа одоо хараад бус гишүүн, за энгийн гишүүн гэдээ байдаг. Тэгээд санал хураалтаараа ингээд сонгогдоод явдаг байгаа. За тэгэхээр эндээс ингээд жишээлбэл харахад олон нийтэд одоо их хувь эзэмшигдэх тусмаа засаглал бол задарч өгч гинэ гэдэг бас үнцэг үнэрийг бид нар эндээс авч болох юм аа. Өөрөөр хэлбэл засаглал задарна гэдэг нь юу гэхээр төрийн өмчийн тэр хит их хамаарал төрийн одоо албан тушаалтнуудын тухайн компани дээр хит их хамаарал бол ингээд багасах ийм одоо өнцөг болоод байж болох юм а гэдэг бас нэг ийм сэжин болол энэ дээр ингээд гарч ирж байгаа. За тэгвэл хамгийн сонирхолтой одоо хувьчлагдаад өнөөдрийг хүртэл хувьцаат компани хэлбэрээрээ байгаа хамгийн сонирхолтой нэг одоо төрийн өмчт компанитай. За энэ ямар компани бэ? Асуултын тэмдэг энд харагдаж байна. За тэгэхээр энэ компани бол одоо 2015 онд IPO хийсэн Монгол шудан хувьцаат компани юм аа. За тэгэхээр энэ тус компанийн хувьд 2015 онд IPO хийсэн. Тухай 185 төгрөгөөр нэг хувьцааг нь зарж исэн. За 21 онд бол 1900 төгрөг хүрсэн байна. За өнөөдрийн байдлаар бол 789 төгрөгт хүрээд ямар ч байсан дундаа бол маш өндөр өсөлт өгөөд буцаад хан шунаад унсан ч гэсэн IPO-соо бас өндөр одоо үнэлгээтэй байна. За энэ бол жишээ нь хувьцааг нь авсан хөрөнгө оруулагчдын хувьд бол маш одоо ашигтай хөрөнгө оруулалтын нэг кейс болсон байгаа юм. За 2015 онд 34%-ийг хувьчлахад бол 354 гаруй хөрөнгө оруулагч худалдаа авсан. За хоёр том хөрөнгө оруулагч хувь тэнцвүүлэх замаар дийлэнх хэсгийг нь бол авсан байдаг. 34%-ийн дийлэнх хэсгийг гэсэн. За харин 2025 оны 11-р сарын байдлаар 3367 жижиг хөрөнгө оруулагчтай болсон, хувийн хвшлээс нэг том хөрөнгө оруулагчтай болсон байгаамаа. За тэгэхээр энэ хугацаанд бол 354 жижиг хөрөнгө оруулагч бол 3367 болж 10 дахин шахуу нэмэгдэжээ. За том хөрөнгө оруулагч хувийн хвшлээс орсон том 2 хөрөнгө оруулагч бол нэг болж цөөрсөн байна. За тэгвэл энэ одоо компани ямар компани бэ гэж. Тэгэхээр компани 34%-ийг бол тухайн үед 6.2 тэрбум төгрөгөөр үнэлж ирсэн байна. За ингээ ард санхүүгийн нэгдэл 6.8 тэрбум төгрөгийг байршуулад хувь тэнцвүүлсний үр дүнд 1738%-ийг бол анх авсан баг. Өөрөөр хэлбэл 34%-ийнх нь одоо хувьцааг олон нийтэд арилжаалсан 1738% авсан буюу нийт олон нийтэд арилжаалсан хувьцааны одоо 50 орчим хувийг 50 жоохон гаруй хувийг бол авсан, худалдаж авсан анхдаг зах зээл дээр хувь тэнцвүүлэх замаар. Үүнээс хойш ард санхүүгийн нэгдэл нь нөгөө том хөрөнгө оруулагчаасаа хувьцаагаа худалдаж авсан. За зах зээлээс бас нэмж авсан. Ингээд 2020 оны эцэст бол 30.64%-ийг хувьцаа эзэмшигч болцсон. Өнөөдрийг хүртэл одоо энэ хувьцаанд энэ эзэмшил дээр бол хадгалаад ингээ явж байгаа. За тэгэхээр эндээс маш сонирхолтой юм гарч ирж байгаа. Хувь тэнцвүүлэх гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр тухайн хөрөнгө оруулагчид бол хүссэн хэмжээгээр мөнгө байршуулж болно. Тэгээд тэр байршуулсан мөнгөний зах зээл дээр захиалга оруулцдаг. Нөгөө талдаа яг зарах хувьцааныхын тоо хэмжээ одоо хэрвээ бага байх юм бол хувь тэнцвүүлдэг. Тэгэхээр Монгол шудангийн хувьд бол 6.2 тэрбум төгрөгийн захиалга хувьцаагаа зарна гэсэн бол
одоо 12-3 тэрбум төгрөгийн захиалга ирсэн байх нь байна. За ингээд хүн болгон захиалганыхаа 50%-ийг л биелүүлж чадсан гэсэн үг. Ингэхээр яаж юм гэхээр хин нэгэнд давуу тал олгохдохгүй бүгд эрх тэгш оролцоотой, бүгд тодорхой хэмжээний хувьцаатай. Том хөрөнгө оруулагчдын хувьд хүссэн хэмжээнд хувьцаа авч чадаагүй учраас хоёр дахь зах зээл дээр нэмж худалдаж авах шаардлага үүсдэг. Энэ нь эрэлтийг үүсгэж ханшийг нэмэгдүүлдэг ийм одоо хувилбар юм аа. Тэгэхээр жишээлбэл одоо бид нар энэ хувьчлах гэж байгаа энэ хувьцаат компаниудынхаа IPO-ийг хийхдээ бол маш тодорхой бодлого гаргах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр хувь тэнцвүүлж одоо хөрөнгө оруулалтыг зохион байгуулна, IPO-ийг зохион байгуулна гэж. Нөгөө талд нь хамгийн түрүүнд мөнгөө байршуулсан нь бүгдийг худалдаж авдаг бас аргачлал байдаг. Жишээлбэл энэ аргачлалыг төрийн өмчийн хөвчлөлтөөр ашиглах нь бол тийм зохимжтой биш байгаа маа. Яг тэгэхээр энэ бол хэн төрүүлээд мөнгөө байршуулчихна тэр хүн бүх хувьцааг нь одоо худалдаж авах боломжтой гэсэн. Нэг хүн бүх тэр зарлж байгаа хувьцаа бүгдийг худалдаж авах мөнгө байршуулчих юм бол тэгээд шууд зах зээл дүүрэл хаагдаад дараагийн хүмүүс нь авч чадхаа бичдэг. Тэгэхээр энэ бол жишээлбэл тэгш оролцоог бол хангах боломжийг хаадаг. Тийм учраас нөгөө талдаа бид энэ төрийн өмчийг яг л одоо түмэн олонд нь хөвчлөе гэж байгаа юм бол энэ тэгш оролцоог нь хангах үүднээс жишээлбэл одоо энэ хөвчлөл хийгдэж байгаа компаниуд дээр хувь тэнцвүүлэх аргыг ашиглах нь бол бүгдэд эрх тэгш боломжийг олгох юм а гэдгийг энд бас шинжээчийн хувьд хэлмээр. За ингээд төр одоо Монгол шуудан компани төлөөлөлд өвлөл энд харагдаж байна. За ингээ харах юм бол бас л мэдээж одоо төрийн төлөөллүүд бол байгаа. За гэхдээ 30 одоо 1 орчим хувийн хувийн хвшлэх худалдаад авцсан учраас тэр нь маань ганцаараа том хувьцаа эзэмшигч байгаа учраас төлөөлөл удирдах зөвлөлд бол өөрийнхөө төлөөллийг бусад хувьчлагдсан компаниудтай харьцуулахад илүү олон тоог оруулж чадсан байна. Мөн гүйцэтгэх удирдлагыг харах юм бол одоо тэлмэн гэдэг энэ гүйцэтгэх захирал маань бол хувийн хвшлэлээс төлөөлөгдөж томилогдсон захирлага. За мэдээж ийм захирлын хувьд бол гүйцэтгэх удирдлагын багийг бүрэлдүүлэхдээ бол бас л хувийн хвшлэлээс илүү төлхөө бүрдүүлэх ийм эрх мэдэл боломж нь бол бас л гараад ирж байгаа байхгүй. За тэгэхээр эндээс бол хоёр дахь дүгнэлт маань гарч ирнэ. Тэр маань юу вэ гэхээр айлуулах их хувийг л одоо бид бол одоо ховшлох тусмаа тузадч тэр гүйцэтгэх удирдлагын багтч тэр хувийн хвшлийн оронд хүмүүсийн ордоо төлөөлөл бол нэмэгдэн энэний хэрээр ил тод нээлттэй болно энэний хэрээр илүү бүтээмжтэй ажиллах боломж бол гардаг байх нэ гэдгийг бол одоо харуулж байна. Одоо та бүгдэд энэ статистикаар харуулъя. За тэгэхээр энэ график дээр бол юу харагдаж байна гэхээр 2012 оноос 2024 он хүртэлх Монгол шуудан хувьцат компани борлуулалтын орлого ба цэвэр ашигыг харуулж байгаа. За тэгэхээр 2012 онд буюу 100% төрийн өмч байхад 8.3 тэрбум төгрөгийн орлоготой байсан бол 2015 оны эцэст 100% төрийн өмч компани байхад 10 тэрбум төгрөгийн орлоготой болсон байна. 4 жилийн хугацаанд 1.7 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдсэн. За тэгвэл 16 оноос хойш хувьчлагдсан цагаас хойш 16 онд 10.9 тэрбумын борлуулалтын орлого хийсэн байхад 4 жилийн дараа буюу 19 онд бол 15.5 тэрбум төгрөгийн орлого болсон. Өөрөөр хэлбэл 4 гаруй тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдүүлж чадсан байгаа. За ашигын хувьд ч гэсэн төрийн өмч байх үед ашиг нь бол тэрбум төгрөгнөөс дээшээ гардаггүй байсан бол хувийн өмч болсны дараах 4 жилийн хугацаанд цэвэр ашиг нь бол тэрбум төгрөгнөөс доош орхоо байсан байх жишээтэй. За ингээд сүүлийн жилүүдийн ингээ графикаас харах юм бол бас л энэ орлого бол өсөлттэй байгаа. За харин ашигын хувьд бол бас буцаад хэлбэлзэж ирсэн ийм байдалтай байгаа юм а. За тэгэхээр энэ бүгдийг тодруулах үүднээс дараагийн хэсэгтээ зочны цагтаа Монгол шуудан хувьцат компани гүйцэтгэх захирал Тэлмэнтэй ярилцах болно. За хувьцааны хувьд ингээд хараад үзэх юм бол 185 даруй гарсан хувьцаа маань 6 жилийн хугацаанд 10 дахин өссөд огцом одоо өссөн кейс бас гарсан байна. За буцаад 4 жилийн хугацаанд 58% уналт бас үзүүлсэн байна. Тэгэхээр мэдээж хэрэг тухайн компани гүйцэтгэл ашигаас хамаарсан ханшийн өөрчлөлт гэж бас байна. Мөн тэднээс хамаарахгүйгээр зах зээлийн нөхцөл байдлаас хамаарсан хөөсрөл бас одоо хямрал гэж бас байдаг. Тэгэхээр эндээс бол энэ ханш бол
одоо тэр дүр зургийг бүгдийг нийлүүлээд энд бол ингээд та бүгдэд харуулчихна. Ямар ч тач 185-аар гарсан хувьцаа бол өнөөдөр 788 болж өссөн байдалтай байна. За ингээд дараагийн хэсэгт зочинтой илүү засаглал талаас нь ярилцах болно. За нэвтрүүлэг зочны цагаар үргэлжилж байна. За ингээд манай студид Монгол шудан хувьцат компани гүйцэтгэх захирал Тэлэн захирал гэсэн урилга авсан байлаа. Өрөмд. За өрөмд. За тэгээд шинэ он гарах чинь шинэ оны минь бас хөргмөр байна. Шинэ оны минь. За захирлын хувьд одоо IPO хийснээс нь хойш энэ компанид ажиллаад за ажиллаж явсараад одоо сүүлийн жилүүдэд гүйцэтгэх захирлын алба ашиж чинь тийм ээ. Анх ер нь яг яагаад гэх юм уу те энэ компани дээр ингээд одоо орох болов ийшээгээ ажиллах сонирхолтой байсан бай гэдгээс яриаг эхлэж бодлоо. Яг 2016 оноос хойш 2013 онд би Монголд ирсэн. 5 жил гадаад байж байгаа. Тэгээд найзуудтай 2014 онд интернет худалдааны нэг платформ нээгээд тэгээд тэрэн дээр чухал хэд хэдэн зүйлсүүд хүргэлт төлбөр тооцоо платформ гэдэг. Тэгээд хүргэлтийн хувьд болохоор Монгол тухай тийм хүргэлт хийдэг газрууд ч гэсэн байдгүй байлаа. Тэр утгаараа Монгол шудантай 2016 оны IPO-гоос өмнө аяг хуулцдаг байсан. Тэгээд тухайн үед нөгөө нэг IPO болоод 34 өдрөөс ар санхүү нэгдлийнхэнтэй бас холбоотой болж үзээд тэгээд нөхдөл болохоор санхүү талаас харсан болохоос хүргэлт талаас бол хараагүй учраас энэ дэр ороод нэг ажиллаач гэсэн санал тавиал тэгэл гарсдаг. Тэгээд тэр чинь нөгөө сонгон шалгалт нь яаж явах вэ? Одоо энэ төрийн эмчт компани сонгон шалгалт чинь бас л нэг тийм процесстэй байгаад идэх штэ түүхтэй гэх юм одоо юу гэх юм. Уу яг уу тухайн үед нэг тийм сонгон шалралт байгаагүй л дээ. Ер нь нөгөө нэг 34 өвтөр нь хувьшил орчиж байгаа учраас зөвшөлтслийн үрэн гэх юм уу. Дид захирал тууц гүйцэтгэх захирал дид захирлыг томилохдоо тууцтай зөвшөлтсийг томилдог аах. Тэр үрээнд л тавьчихсан. Яг анх ажилласан албан тушаал нь юу байсан бэ? Дид захирал. Дид захирал. Юу хариуцсан? Орлого талыг гэх юм уу? Орлого талыг. Орлого нэмэгдүүлэх. Бизнес ситуацийг ярьчихсан. Окей. За тэгээд 100% төрийн эмчт компанид ингээд хүлээж аваад ажиллахад ер нь нөгөө бодит байдал төсөөлийн зөрөө мөрөө ер нь хэр алт илэм зөрөө юу болов ер нь тэр талаас нэг сэтгэлээ гэх юм одоо дурсамж аваа болцооч. Яг хувьшилт гэдэг чинь аяга хурдтай. Дээрээс нь үр өгөөжийн төлөө, үр ашигын төлөө ингээд явж байгаа бол 2016 онд 100% төрөмчт байж байгаад одоо 34% руу очиж дэлт хувьцат компани болоод ирэнгүүт чинь тууц дээр одоо хувьшлийнхэн бол үр өгөөж шаардна. За тэгэл төр хувьшил хоёр хоорондоо ойлголцох гэж зөндөө юм болно. Зөндөө хэрүүл маргаан борлдог. Тэр бол айгүй зүг гэж засаглалын хувьд биеийнхээ ойлгож эхэлж байгаа үе шít гэж боддог байхгүй. Тэгээд одоо би одоо аймагуудаар явж байгаа зарим аймгийн дарга нар чинь захирлаа гэл яасан гэл тэгэнгүүт хуучин 100 төр дээрх амар ээж яасан одоо гэсэн чинь одоо ингээд төлөвлөгөө шаардаад гүйцэтгэх шаардаад байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг өөр юм орж иж штэ. Өөр юм нэвтэрж ирээл нөгөө нэг үр дүн шахдаг болоо л ч гэдэг юм уу. Тэрэнд нөгөө нэг бэлтгэгдээгүй 100-аад жил ингээд явцсан олон жил ажилласан хүмүүсийн хувьд сэтгэлгээний хувьд хүлээж авах хэрэгтэй хэцүү. Тэрийг өөрчлөлт соёлогтой. Тэрийг өөрчлөлт бас жоохон сорилттой зөнд байсан тухайд. Тэгэд ер нь яг нэг уучраа олох гэж ер нь ямар хугацаа зарцуулсан бэ? Одоо ингээд хувийн хвшил төртөгөө уучраа олоод ойлголцоо за энэ дээр энэ жанжин шугамар явъя гэд те. Тэгээ нэг хүмүүсээ томилно штэ. Тузаа томилно. Тэгээ гүйцэтгэх захирлаа томилно, бага бүрдүүлнэ те. Одоо жишээ нь гүйцэтгэх захирал бол тэгэхэд ер нь яг ямар хугацаа орд юм бэ? За одоо чи IPO хийгээд он гараад одоо 10 жил болох гэж штэ те. 2016 оны 1 сар гэж 2026 оны 1 сард болох гэж байна. Ер нь 6 жил хавцаа 5-6 жил болд юм шин чинь процесс нь ойлголцох гэж. Сүүлийн үед бол айгүй бие биенийг ойлгодог болсон. Бүгдээрээ ингээд үйлчлэгээ сайжруулъя те бизнесээ өргөжүүлъя. Компани одоо үн цэнийг нэмэгдүүлъя гэдэг одоо ойлголтыг одоо төр талаас орж ирсэн. Одоо төрийг төлөөлж байгаа тузын гишүүд ойлгодог болж ирээд удацсан хүмүүс нь л те. Солигдоод байгаа үед бол хэцүү байдаг. Тэр нэг 5-6 жил болд юм биш юу нэг л харж байгаа. Бас л одоо нөгөө сэтгэлгээний хувьд долгионоо нийлүүлнэ гэдэг чинь хамгийн хэцүү байна те философийн хувьд сэтгэлгээний. За 5-6 жилийн хугацаанд ингээд эхний хэсэг ингээд явлаа. Одоо ингээд эргээд харахад ер нь хялбар болсон зүйлүүд гэх юм уу те илүү бүтээмжтэй болсон зүйлүүд гэх юм бол юуг та дурдах вэ? Яг нь ер нь бол 34% гэдэг чинь тийм их хувь биш шүү дээ ирэхэд те. Одоо манай компани 34% нээлттэй арилж ялагдаж байна. 3000 хувь хүн аж ахуй нэгж эзэмшиж байна.
Тэгээд өслөөр нэг хувийн талаас гэдэг юм уу да хувийн хвшил талаас эзэмшиж байгаа хамгийн том этгээд нэг 25% сэтэрэхгүй л байгаа байхгүй. Бус нь ингээд хуваагдсан. Тэгээд ямар ч байсан нөгөө нэг хувьцаа эзэмшдэг хурлаараа туузаа 9 үнэтэй байлаа гэхэд 3-ын томилчиж байгаа тийм. За тэгэнгүүт тодорхой хэмжээний менежментэд бас хүн оруулах болцоо бүрдэж байгаа гэх юм дээ. Гүйцэтгэх захиалаа шахаадч гэдэг юм тийм. За тэр бол амжилт болоод нэг талаас. Нөгөө талаас засаглалын хувьд бол одоо нэлээ сайжирсан гэж үзэх юм уу. Мэдээж нэг IPO эзэн нээлттэй өсөд компани учраас одоо самбарт байдаг учраас монголчууд нь хагас жилдээ нэг удаа тайлангаа тавина. Одоо манай вебсайт руу орох юм бол миний цалин урамшуул бүх юм харагдаж байгаа ч гэдэг юм те. Ингээд нээлттэй болоод ирнэ гэдэг чинь өөрөө янз бүрийн хаалттай хаалганы хойно хийгдэг байсан юм болчихчин ч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо сайн зүйлсүүд бол болсон гэж харж байгаа. Зөвхөн яг ажил авчих үе чинь бас эргээд асуумар санагдлаа. Одоо нэг ингэж яриад байгаа шүү. Төрийн эмч компаниудад одоо шинэ оронтой үсгээд дарга нар өөрсдийнхөө хамаарлахын одоо жигт юмтай хүмүүсийг төвлөдөг. Ер нь тийм байсан. 10 жилийн өмнөх шүү дээ. Хэлж болд юм уу мэдэхгүй байна. Гэхдээ яг хөө тэгэл ер нь юу гэдгийг сонгуулийн ялтын нам ялдаг те. Нам ялна. Тэгээд одоо эрх хөрөгч нам хүнээ томилно те. Тэгэхээр үнэхээр байдаг. Над дээр одоо тийм одоо кейс зөндөөл байлаа. Би одоо бизнес стратеги хариуцсан дэд захирлгээ доороо 3 газартаа л да. Зарим газрууд дээр нь одоо юу гэдгийг юм бизнес битгий хийл одоо тодорхой хэмжээгээр ажил баг хийж үзээгүй ч гэдэг юм уу. Тийм хүмүүсийг одоо томилох асуудал гарч ирнэ. Одоо гүйцэтгэх захирал ерөнхийдөө төсөв томилох хоёрыг шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо бизнес талаас нь анх харж ирсэн үнэд бол тэр ойлгомжгүй те. Тиймэрхүү байсан. Та яг сүүлийн 2 жил гэсэн үү? Одоо жил 8 сар болж байна. Зүг. Одоо бол ер нь ойлголцсон тэгээд хин энд тэ уучраа олцсон учраас ер нь бол гайг болцсон баг те. Яг монголчуудын гэвд бас нэг жишг тогтоох гээд одоо төр засгаас ч гэдэг юм уу бас төрийн өмчийг одоо төлөөлж байгаа итгэд өгөх юм уу те. Бас ингээд гүйцэтгэх захирлыг анх удаа сонгон шалралтаа сонгосон. 5 өрсөлдсөн. Тэгээ би болсон байж байгаа. Тэгээ яг одоо би бардам хэлэхэд бол ямар нэгэн дарга одоо надад нэг захиалга өгөөд хин нэг би томилоогүй. Би өөрөө нэг сонгон шалралтаар болцсон учраас одоо аймагуд 21 аймаг 330-д суманд нэг салбартай учраас тэгэл аймаг болгоны гишүүд ч гэдэг юм янз бүр усад энэ дээр энийг тавьчих мавчих гэдэг асуудал орж шүү дээ. Тэр болгон дээр нь одоо оронтоо одоо гарах үед нь бол нээлттэй сонгон шалгалт би өөрөө зарлчихдээ. Тэгээд за үнэхээр тэнцчихвэл окей тий. Тэнцэхгүй бол нөө гэдэг байдлаар авчдаг учраас гайг. Тэгэхээр ийм байл та бас одоо 100% төрийн өмч байх үеийн орлогын өсөлт 4 жилийн хугацаанд 1.7 тэрбум. IPO хийсний дараах 4 жилийн хугацаанд орлогын өсөлт болохоор 4.5 тэрбум болж байна л та. Тэгэхээр 1.7-оос 4.5 гэдэг чинь яг ижлэх хугацаанд 3 дахин хурдцтай орлого нь өсөд байна л дээ. Тэгэхээр энийг бол нөгөө тоо өөрөө ингээд энэ одоо хувийн менежментийг одоо сайн гэдгийг хэлээд байна гэж би бол хувьдаа бодод байгаа. Зүгээр энэ дотроос ингээ харахаар бас арай нэг юм онцгой бас нэг асуучмар тоо бас байгаад байна. 23 онд 19.4 тэрбумын орлоготой байжгаад 24 онд 23.9 тэрбум болцсон. Энд ч одоо жилд 4 тэрбумаар өссөн байгаа хөөхгүй те 4.5 тэрбумаар. Энэ яг ийм өсөлт юунаас бий болсон өсөлт вэ гэж асуумаар. 23 онд чинь үндсэн үйл ажиллагаагаа бид нар жоохон хэлсэн гэсэн үг. Үндсэн үйл ажиллагаа шуудынгийн бизнес гэдэг бол зөвхөн одоо domestic гэдэг юм дотоодын бизнес биш, олон улсын бизнес аахгүй. Бид нэрс олон улсын бизнесээ бол хөгжүүлж явдаг. Тэр дундаа одоо нөгөө нэг Монгол Улсын транзит коридор гэдэг шиг Хятадаас Орос улбаноос руу чиглэж байгаа цахим худалдааны одоо бараа бүтээгдэхүүний тээвэр зохион байгуулалтыг бид нэр оролцдог. Одоо нийлдийн эсэлж Монгол улс нэг оролцно гэдэг шиг. Тиймэрхүү зүйлсүүдийг бас бид нар хийсэн. Тэр утгаараа хэлсэн байна. Окей. Тэгэхээр сая л ингэж хоёлоо жоохон түүх ярьчлаа те ямар байв одоо ямар болов гэдэг. За тэгэхээр одоо бол ингээд энэ Монголын хөрөнгийн засгийн түүхэнд дараагийн шинэ хуудас нээж магадгүй байгаа юм л да. 18 компаниг ингээд өвчлөнө гэчлээ. Тэр дотор танах бас бүр дахиад илүү олон хувь өвчлөгдөх жах шиг байна. Тэгэхээр эн чинь өөрөө нэг ганц компани асуудал биш. Монгол улсын хөрөнгийн засгийн хөгжил. Дээрээс нь төр засгийн тэр хөрөнгийн зарцуулалтын үр ашигын асуудал. За нарийн эрүүл авилга хийх хуулийн асуудал бас те давхар явж байгаа. За тэгээд дээрээс нь миний хувьд бол бас нэг хараад байгаа юм. Энэ компанид их зөв бодлоготойгоор ингэж хувьчилж олон нийтэд гаргаж гадаад дотоодын зах зээл дээр мөнгө өсгөж те чадах юм бол Монгол руу хөрөнгө оруулалт хийх гадны хөрөнгө оруулагчид бас нэмэгдэх юм байна гэж хараад байгаа юм. Жишээ нь Эрдэнэс тавталгааг яг зөв те одоо дотоод дахиа гаргаад
гадаад гаргачвал энийг одоо гадаадууд бол сонирхно. Эрдэнтийг бол сонирхно тий уулуурхыг сонирхдаг шүү дээ. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр ийм гоё ирээдүй байгаад байна. За хөгжил төвшил. А нөгөө талд бодит болохын тулд яах юм бэ гэхээр засаглал. За засаглал гэнгүүт яах аргагүй нөгөө хөвчлөгдөж байгаа хувь яригдж эхэлж байна. 34%, 10%, 5% гих мэтчлээ. Тэгэхээр та яг энэ одоо чинь Монгол шууд 34% те. 34% гадна одоо хувийн хөвшил эзэмших тохиолдолд яг асуудлыг ингээд шийдэж чадах хүч нь ер нь одоо ямар байдаг вэ? Таны туршлага гэсэн. Яг гоо энэ дэр миний туршлага гэхээс илүү компани тухай хуулийг харах хэрэгтэй тийм. Компани тухай хуулийн дэр 5, 34, 51, 66% гэсэн л ойлголтод байна. Юу хэр 51% нь одоо төрд байж байгаа нөхцөлд бол төрөмчийн оролцоотой компани гэж явж байгаа. Төрөмчийн оролцоотой компани яадаг вэ гэхээр яг төсвийн байгууллага шиг юм. Хүлээсэнд явчихдаг тийм. За. Тийм. Тэгэхээр одоо хүлээсэнд гэхээр яг юу гэлж байна? Яг нөгөө төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулиар одоо хязгаарлагддаг. Тэгэхээр нэгсэндээ бид нар тодорхой хэмжээний худалдаа авалт хийх юм бол заавал тендер зарладагч байдаг юм уу? За хяналт шалгалтын ч гэсэн одоо яг төсвийн байгууллага шиг гэсэн компани зарчмаар явах тийм болцоо бүрдүү гэсэн үг байхгүй. Магадгүй оюутлахоо бол одоо Монгол шууд ингээ эсрэг жишээ шүү дээ. 66% нь хувь талтай, 34% нь төр талтай ч гэдэг юм тийм. Оюутлахоо бол одоо өөрсдийнхөө тендерийг өөрсдөө зохион байгуулалт, өөрсдөө худалдаа авалтыг өөрсдөө хийдэг ч гэдэг юм. Ийм боломжууд нь ингээд ялгаатай байдаг. За 34% бол хяналтын багц гэж байгаа тийм. Хяналтын багц учраас 34%-ийг нэг итгэхэд одоо барьж байгаа Монгол улс одоо барьдаг учраас оюутлахоо одоо юу гэдэг төлөвлөгөөг нь батлахгүй ч гэдэг юм тийм. Тодорхой хэмжээнд дараачийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхгүй ч гэдэг юм. Тэн дээр хяналт авах юм болцоотой байдаг тийм. Тэгэхээр яг гоо компани бол өөр төрийн эмчийнх одоо юу гэдэг стратеги юм байх юм уу? Айсгуул цэвэр одоо арилжааны шин чанартай бол баг 100% хөвчлөлтөнд дээрч гэдэг юм тийм. За тодорхой хэмжээгээр төрийн хувьд стратеги ингэж үзэж байгаа бол ямар ч хэсэг хяналтын багцтай 34%-тэй байгаа. Тэгэхээр төр өөрөө заавал давмга 51% ч гэдэг юм уу 66% байх нь бол би бол дими юм болов уу гэж туршлагаасаа хараад байна. Одоо 51%-ийг төр эзэмшчихээр хуулаараа тендер зарлал нөгөө тендер нь гомдгосод бас гарч ирнэ те. Тэгэл өрөө гомдчул хойшлол ажлууд хойшлол ингээд удаашрал явчихна л гэсэн санаа жишээ нь энгийнээр тайлбарлал. Энгийнээр тайлбарлал тийм. Нөгөө талаас нөгөө менежментийг бас 51%-өөс дээш төр үеж нэг чинь төр төмөлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жишээ нь одоо юм байна л да. Төрийн банкнд бол 5% олон нийт эзэмшиж байна. За юун дээр Монголын хөрөнгийн бирж дээр болохоор 34% байна тийм. За тэгэд яаж вэ? Тэгэд Монгол шууд ингээд хамгийн сүүлийн үеийн одоо кейсүүд тийм. Тэнгүүт нэг ийм асуудал байна л да. За төрийн банк бол бүр ингээд аягүй ойлгомжтой байгаа. 5% тэрийг 11,000 хувьцаа эзэмшдэг. Тэгээд одоо ямар ч тэр хувийн хөвшлээс хувийн хөрөнгө оруулагч дуу хоолой юу ч байхгүй. Учираас ингээд одоо бусад нөгөө арилжааны банкуудтайгаа гүйцэтгэлийн харьцуулаад ашиг алддаг. Гэхдээ бүх юм нь харахаар үс ойлгомжтой харагдаад байгаа. За хөрөнгийн биржиг болохоор ингээд нэг харьцуулчих юм олдохгүй байдаг. Яг одоо хувийн хвшлийн хөрөнгийн бирж, ижил төрлийн хөрөнгийн бирж байхгүй болохоор бас хэцүү нөгөө ямар үр дүнтэй. Тэгтээ олон нийтэд 34% байгаа уулна. Тэгсэн мөртлөө 10,000 хувьцаа эзэмшиж байгаа. Дахиад нөгөө нэг ингээд талар нэг тараагаа хичхэр чинь нөгөө туудсдын хурал нөгөө хувьцаа эзлэх хуралд аач ирэхгүй нөгөө 10,000 хүн ирэхгүй шүү дээ. Нэг 100 хүн л их болох бах те. Ийм байна. Тэнгүүд танаа хувьд болохоор сая одоо хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол 25% нь бол ард зам нэгдэл эзэмшиж байгаа юм байна. Бас нэг 5% нь бас хувийн компаниуд те. Тэгээд нэг 3-4% нь иргэд эзэмшиж байна те. Тэгэхээр та яг энэ хувьчлал гэхэд бас юм яг хувьчилсан гэдэг нь өөрөө цаашд амжилттай явах одоо хангалттай нөхцөл биш байгаа байхгүй. Хин авснаас их юм хамаарат байна л да. Яг мэрэгжлийн айтайхан компани те хөрөнгө оруулагч аваад ихэнх хувийг аваад тэгээд ингээд хөгжүүлээд явах бол яг нэг тийм үр дүнтэй байх гэдэг юм л да. Тэгэхээр энэ дээр таны хувьд одоо яг жижиг хувьцаа эзэмшигчд энэ том хувьцаа эзэмшигчдийн харьцаач гэдэг юм уу? Эсвэл анханаас нь бүр ингээд нэг ийм зааг тавьж өгөх хэрэгтэй юм. Одоо хувьчлагдах компаниуд дээр юу гэж бодож байна? Яг одоо талын нэг тараана гэдэг шиг тий. Тэгэхээр ч нэг идэвхтэй хөрөнгө оруулагч гэж байна л да тий. Тухайн одоо компанид хөрөнгө оруулаад магадгүй өөрийнхөө бизнестэй синержи үүсгэх гэсэн бодолтой ч гэдэг юм тий. Тухайн компани дээр бас өөрийнх нь бизнес нь тодорхой хэмжээгээр холбоотой ч гэдэг юм тий. Тийм одоо нэг актив
одоо хөрөнгө оруулагч нар байх хэрэгтэй. За энийг стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэж л дээ. Угсаа тэгж ярьдаг шүү дээ. Тим хөрөнгө оруулагчдыг хамгийн түрүүнд одоо татах хэрэгтэй юм байна гэж хараад байгаа. А тэрнээс ш одоо 5% IPO хийгээл 5% нь олон нийтийн болгочлоор л тухайн компани гайхамшигтай болно гэсэн юм юус байхгүй. А тэгээ тэр идэвхтэй хөрөнгө оруулагч өөрөө түрүүний миний хэлээд байгаа тодорхой хэмжээний хяналтын багцтай. За боли те 34 биш бол ихэд 20% авч байгаа бол тэр 20%-тэй ямар их мэдлэлтэй юм бэ гэдгийг тодорхой хэмжээнд өгчиж ингээд нөгөө нэг цаашдаа олон нийтийн болгоод явах нэг зүйтэй юм байна л да. Тэрнээс ч нөгөө идэвхгүй хөрөнгө оруулагч нар гэдэг шиг те одоо юу гэдгийг 5 жижиг хувьцаа эзэмшдэг ирэх ашиг одоо мөнхөрдөө хамгийн сайн мэдж байгаа те. Ирэх ашиг одоо хэрхэн хангагддаг вэ те. Бас компанид хуулиараа том хувьцаа эзэмшиж шийдэд явдаг шүү дээ. Тэр ийм идэвхтэй стратегийн хөрөнгө оруулагч нарт сонирхолтой байлгаж компани олон нийтийн болгох нь зүйтэй юм байна л гэсэн харагддаг. Магадгүй юу гэдгийг нэг компани заавал 34% эзэмшихгүй ч бол. Гэхдээ 10 гэдэг нэг юу гэдгийг бас нэг нэгдмэл бас бодолтой энэ компаниас тодорхой хэмжээний стратегийг харж байгаа тийм хөрөнгө оруулагчныг татахын тулд төр хамгийн түрүүнд ажиллах нь аюу зүй юм байна гэж хэлдэг. А тэрнээс ш IPO гэл олон түмэнд авчиад тарах нь бол ерөөсөө байхгүй байгаа тийм. Харин тэгэхээр түүх яг одоо статистик тоо өөрөө яг тэрийг хэлээд байна л да. А тэгэхээр бидний хувьд одоо энэ чинь ингээд яг одоо энэ ажил хэрэгжүүл түүхэндх бас том ажил болох гэдэг юм л да. Тэгэхээр гадны нөгөө туршлагууд бас янз бүр байд юм байна. Одоо Германы, юуны, Английн, за тэгээд Японы гэл. Ингээд харахаар нөгөө нэг гадаадын хөрөнгө оруулагчид бол аюу тум үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Дээрээс нь таны саний хэлдэг дотоодын тэр институционал бас тий хөрөнгө оруулагчид. За тэгээд холимог дахиад тодорхой ашиг нь олон нийт гэдэг. Тэгэхээр таны одоо хувьд жишээлбэл яг одоо ингээд та жишээ төр засгийн яг энэ ажлыг хариуцдаг хүн байлаа гэхэд яг энэ ховжлолыг ингэж хийнэ гэдэг бодлогыг гаргах боллоо гэвэл та яг ямар бодлогуудыг одоо зарчмуудыг ч гэдэг юм уу дүрмүүдийг ч гэдэг юм гарах нь зөв гэж бодож байна. Яг манайх бас нэг өөрсдийнхөө улс орныхоо онцлогийг харах хэрэгтэй. Жижиг зах зээлтэй, дээрээс нь том газар нутагтай ч гэдэг юм уу те, дээрээс нь хоёр том хөштэй, байгалийн баялаг ихтэй ч гэдэг юм уу яг эдийн засгийн дээр төгсөж байгааг харах хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг хувьчлал IPO гэж яриад байгаа. Энэ чинь түүл буюу хэрэгсэл болохос зорилго юм шиг байна. Зорилго нь юу юм бэ те? Тухайн одоо салбарыг хөгжүүлэх гэж байгаа. За магадгүй техник технологи, капитал, хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол гадны хөрөнгө оруулагч нар илүү хэрэгтэй ч гэдэг. Зорилгоо их тодорхойлох хэрэгтэй юм шиг. Хувьчласнаар яг юу нөх гэдэг юм бэ те? Үйл ажиллагааг сайжруулах гэж асуудал шүү дээ. Тэрийг аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр манайх одоо Япон, Англи энэ жишээг харахаас илүү нөгөө нэг пост социалист орнууд гэдэг шиг те. Балтийн орнууд, дээрээс нь зүүн Европын орнууд явсан туршлагууд байна л да. Энэ дээр бол хувьчлалт явуулахдаа бол нэг дор бас ингээд яардгүй. Одоо Польшийн жишээ нь 15-аас дээш жил ингэж төлөвлөгөөтэй 3 үе шатанд хуваасан те. За эхний үе шатанда ямар компаниуд олон нийтийн болох юм хувьчлах юм бэ гэж. Тэн дээр бол стратегийн бус жижиг дунд за дээрээс нь одоо алдагдaltaй явж байгаа арилжааны ч гэдэг юм тэдгээр компаниуд товчлж. Хоёрдугаарт нь стратегийн одоо шуудан гэдэг юм телеко ч гэдэг юм тэдгээр компани. За гуравдугаар шатанд нь одоо эрчим хүчний дулааны за дээрээс нь уул уурхаан ч гэдэг юм. Ингэж нэг үе шаттай явуулдаг. За дээрээс нь хувьчлагаас өмнө бэлтгэл ажлууд явуулж хэрэгтэй юм л да. Тэрнээс хувьчлалцаа гэж болдгоо. Яагаад гэхээр нэг тодорхой хэмжээний хувийн хөрөнгө оруулагч орж ирж байгаа учраас институцуудыг бэхжүүлэх хэрэгтэй тийм ээ л зохицуулагч байгууллагууд. За монополи эсрэг газар эдгээр өөрсдөө хараат бусаар ажиллаж чадах юм уу тий. Энэ зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Тэгжиж арга замаа сонгодог. IPO гэж болно. Нээлттэй дуудлага худалдаа гэж болно. Олон улсын тендер гэж болно. Монгол шуудан дээр нэг алдагдсан зүйл юу гэхээр after IPO гэдэг юм уу тий. IPO хийсний дараа түр 66% эзэмшээд байгаа шүү дээ. Энэ компаниг хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх юм? Хөгжлийн асуудлыг яаж шийдэх юм гэдэг дээр зүгээр хараг орхицсан байхгүй. Тэгэнгუთ одоо юу гэдэг компани чинь ингээд урагшаа явахын тулд тодорхой хэмжээний санхүүгийн хөшүүрэг аваад хөрөнгө оруулалт хиймээр болдоггүй. 66% нь төр дээр байж байгаа учраас одоо зээл авлаа гэхэд төрийн зээл нэмж ийн гэдэг утгаараа сангийн яамны одоо өрийн удирдлагын газар зөвшөөрөл авдаг ч гэдэг юм тийм ингээд жоохон асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажил хийх ёстой, ямар аргаар хөвчлөх гэж байгаа, хувьчлсны дараа ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг юм урт хугацааны ямиг харахгүйгээр богино хугацаанд бодоод олон нийтийн болгоод хувьчлалчлаар алдаатай л гэдэг юм л да. Одоо зүүн Европын орнууд те. Одоо Украин, Орос бол жоохон 90-ад онд бол жоохон муу туршлагуудын нэг. Магадгүй Эстон, Латв
бол сайн туршлагууд энийг ч гэдэг юм уу, Porsche ч гэдэг юм уу. Тэгэхээр тэрийг аягүй сайн харах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр ер нь бол нэг удаагийн алхам хийгээд шийтгэж асуудал биш ээ. Энэ бол хэд хэдэн алхам урт хугацаанд хийж үр дүнгээ өгнө гэдэг өнцгийг хэлж байна те. Та энэ компани тухай хууль дээр ингээд нэг өөрчлөлт оруулчвал тий. Одоо төрийн өмчт компаниг хувийн хвшлэх хөрөнгө оруулсан тохиолдолд ингээд хөрөнгө өөрчлөлт оруулчвал зүгээр юм байна да гэдэг тийм дүгнэлт юу вэ байгаад та. Яг уу төр одоо нөгөө нэг төрийн өмчт компани олон нийтийн болгоод хувийн хөрөнгө оруулалт татгаж байгаа зорилго нь бас нэг нь одоо юу гэдгийг хувийн хвшлийн менежментийг оруулж ирэх гэж байгаа, ноу-хау оруулж ирэх гэж байгаа, капитал оруулж ирэх гэж байгаа гэж бодох юм бол компани тухай хууль гэхээс илүүтэй одоо төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, төрийн өмчт компани тухай хуулиа одоо гаргаад өөрчлөөд тийм 20% дээр нь ч гэсэн орж ирсэн байхад менежментэд тийм идэвхтэй оролцох тэр бололцоог нь гаргаж өгсөй шүү. Тэр амлалт өгөх гээд шүү. За чи 20% дээр орж ирээд манад ийм хөрөнгө оруулалт хийх юм бол чи энэ хэсгүүдийг ингээд өдөрдох боломж ч олох ёо. Тэрнээс биш одоо 5% гаргаад 20% гараад хүнээс мөнгө татснаа компани тухай хуулиар 51%-өөс дэш төр шийдтий ингээд суугаад иж болохгүй ч гэдэг. Тэр энэ ийм байдлаар яг хувийн талаас гэдэг юм уу бизнесийн талаас орж иж байгаа хөрөнгө оруулагч нар идэвхтэй өөрчлөлтөнд оролцох боломжийг гаргаж өгөх тийм хөлөөлөлт бүрдүүлж өгөх юм бол амжилттай бол дараа нь IPO тэр янз бүрийн хийвэл илүү амжилттай болох. Яг одоогийн байгаа компани тухай хуулиар 0-оос 34% хүртэл олон нийтийн болголоо гэд тэнд ямар ч дуу хоолой орж чадахгүй. Тийм хүчгүй баг. Окей. За 30 тэгвэл 34-өөс 51-ийн хооронд бас ялгаа байхгүй тий. Байх уу? 34 гэдэг бол яг нэг итгээдэд 34 байж байгаа нь түрүүлсэн шүү дээ. Хяналтын багц компани тухай. За ерөө 51 болчих юм бол бүр өөр дур зүрх гарч ирнэ. Түрүүн бизнес шүү дээ ойдлогоо шиг. Бараг хувь тал руугаа шилжинэ гэсэн. Бизнес тал руугаа шилжинэ гэсэн. Төр 51 байж байгаа нөхцөлд төсвийн байгууллага шиг явдаг жамаараа явж лээ гэсэн. Тэгэхээр 34-өөс 50 199 хүртэл биш 50 101 хүртэл те 50-аас дээшээ давж чадахгүй 49 199-с 34-ийн хооронд л ямарч бас явж байгаа бас. Бас нэг зүгээр сонирхоод танаас асууж байна. Нэг 50% хүмүүс бизнес хийдэг шүү дээ. Тэрийг даяар нэмж боддог. Би ер нь тэр жоохон гайхаад байдаг. Одоо тэгээд хоёр тухайн асуудал дээр хоёр тийш харан суучвал шийд гарахгүй л гэсэн. За тэрийг бол би сайн мэдэхгүй. За Apple дээр ч гэсэн 40-40 байгаад нөгөө голдоо нэг өгдөг шүү дээ. Маргаан шийдвэрлэхийн тулд. Тэгээд ямар ч компани тухай хууль, ямар ч одоо юм дээр сондгоо тоотой байдаг шүү дээ. Тэнцэж болохгүй учраас шийдвэр гаргахын тулд тэгэхээр 50-50 бол тийм оновчтой гэж вирус байна. Тийм бахтай болно. Тэгтэл хүмүүс хийгээд юм байна. За энэ яг зүгээр сонирхлын журмаар асуучлаа шүү дундууд. За тэгэхээр ер нь бол 64 51 хамгийн багтаа те байж ич нэг юм нэлээд хувийн хвшлийн одоо чадамж бизнесийн арилжааны шин чанартай болж ирэх компани болж ирэх нэ. Тэгэх тэр дотроо бас стратегийн тэр гадаад төрөнг оруулагчид дийлэнхийн авмаар байна те. Мэдээж иргэд маань бол хүсснээр одоо өөрийнхөө те санхүүдэд тааруулаад бас хөрөнгө оруулах эрх нь бас нээлттэй байх хэвээр гэдэг бас үнцэг гарч ирж байгаа шүү байна. За тэгэхээр сүүлийнхаа хэсгийг хоёлаа бас эргээд компани руугаа бас оруулъя гэж бодлоо. Жишээ нь 25 он ингээд дуусч байна. Тэгэхээр 25 оны хувьд танай компанийн хувьд одоо орлогын өсөлт яг мэдээж яг тэд бас хэлж бас болохгүй тийм. Орлого маань ер нь өсвүү яав. Гол хийсэн ажлууд үр дүнтэй байж чадуу эсвэл одоо бас эдийн засаг санхүү хэцүү байв уу? 26-нд янз бүрийн гоё шинэ орлогыг өсгөх юмуд юу төлөвлөж байна? Яг 2016 онд IPO хийснээс хойш бол орлого бол 3 дахин өссөн байж байгаа. 9 жилийн хугацаанд IPO хийснээс хойш 9 жил дарааллаад нэг 2.8 тэрбум төгрөгийн ногдол шиг хувьцаа эзэмшилт тараасан байна. За 25 оны үед гэх юм бол бид нар бол яг шилжилтийг хийж байна. Уламжлалт шуудангийн одоо бизнес модель явах болсон. Одоо бичиг цаас сонин хэвлэл явах болсон. Энд дэр интернет худалдааны логистикийн гэдэг юм уу тийм зүйлсүүд болсон. За энэ жил бол бид нар бас илүү нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлдээ гэдэг шиг нэг шилжилтийнхаа дид бүтцийн хөрөнгө оруулалтуудыг одоо тодорхой хэмжээнд хийлээ. Автомат одоо бүрэн автомат ялган боловсруулах машин ч гэдэг юм уу те нэвтрүүллээ. За бас инновац нэвтрүүлээд дундын хүргэлтэн дээр дроныг ашиглаж үзлээ.
За. За дээрэс нь одоо энэ оны эцсээр бид нэр ухаалаг шуудангийн хайрцагуд тийм оруулж ирэх гээд 200 хагас жилдээ 3 жилийн хугацаанд 2000-ыг оруулж ирэх гээд одоо хөрөнгө оруулагч талтайгаа ингээд тодорхой хэмжээний гэрээгээ хийгээд бүтээгдэхүүн хуваах зарчим шүү дээ. Чинь хамтарсан компани хийхэд төрөмжтэй компанид хэцүү учраас иймэрхүү одоо дараагийн шатны шуудан хүргэлтэнд шаардлагатай энэ дид бүтэц технологио сайжруулах тал дээр бол нэлээд анхаарсан байж байна. За эх жилүүдэд бол бид нар яг л энэ хил дамсан цахим худалдааны хүргэлтийг хэрэглэгчдэд амар хэлбэраар өртөг багтайгаар хурдан шуурхаа хүргэх тэр бололцоог нь бүрдүүлнэ. За хот хоорондын хувьд болох юм бол ачаа тээврийн логистик дээр бид нар оролцоод явж байгаа 21 ам хүргдэг. За энэ дээр бүсчсэн хөгжлийн хүрээнд одоо 5 бүсүүд дээр бид нар логистикийн дид төвүүдийг одоо барихаар төлөвлөж чинь газруудаа ингээ автсан. Ер нь бол нөгөө нэг уламжлалт шуудан гэдэг бол бичиг цаас бариад явдаг байсан. Одоо дандаа юм бокс гэдэг илгээмж гэж ярьдیں۔ Том овортой зүйлсүүдийг ингээд зөөхөд шаардлагатай одоо дид бүтцүүдэд угсарч байгаа яг ийм үед л явж байна. Окей. За нэлийн том ажлууд тэгээд үр дүн бас гартал нэлийн шанц шалгах зүйлүүдийг шинжилж хийж байгаа юм байна гэж бас миний бодлоо. Сүүлчийн асуулт та яг иргэн талаас хариулахыг танаас хүсэж байна. Одоо энэ 18 компани байна л та. Энэ 18 компаниас алийг нь хамгийн түрүүнд хөвчилж хөрөнгө оруулалт хийх боломжийг иргэдэд ард түмэнд нээж өгөөсэй гэж бодож байна. Маш ойлгомжтой. Энэ бол хамгийн томын, дээрээс нь хамгийн ашигтай явж байгаа. Магадгүй Эрдэнэт Эрдэнэс тавнахыг хамгийн түрүүнд ард иргэдтэй нээлттэй компани болж өгсөн. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Монгол шуудан хувьцат компани гүйцэтгэгчрэл Тилмэн хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаар уулзтлаа. Түр баярлалаа.